Амрын гэрээ үзэгчтэй цагдаагийн байгууллага алба хаагчдын үйл ажиллагаа гэмтрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээллийг бэлтгэн хүргэдэг Амрын гэрээ нэвтрүүлгийн ээлжид шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Тэр бүм мод үндэсний хөдөлгөөн байгалаа бүтээй. Сургууль цэцэрлэг бол хүүхдүүд сурч хөгжиж боловсроход таатай, аюулгүй хүүхдэд ээлтэй хүчирхийлэлгүй орчин байх ёстой. Хүүхэд эрүүл өсч байжж, аюулгүй орчинд амьдарч, альва хүчирхийллээс ангид байх хэрэгтэй. Таатай, аюулгүй орчинд хүүхдүүд айхайдасгүй, амгалан тайван байж амжилттай суралцж чадна. Гэвч сургуулаас гэр хүртэлх зам, сургуульдаа очих зам нь аюулгүй байдгүй гэдэг нь эрсдэл гарах тохиолдол байна. Сүүлийн 5 жилийн байдлаар улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 4951 бүртгэгдэн 5152 хүүхэд осолд өртжээ. Зам тээврийн ослын улмаас 196 хүүхэд амь насаа алдаж 4956 хүүхэд гэмтснээс 347 хүүхэд хүндөвтөр хүнд гэмтсэн байна. Улсын хэмжээнд өнгөрсөн 2021 онд хүүхэд өртөж хохирсон зам тээврийн осол 463 бүртгэгдсэн. Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан 383 хүний 51 буюу 13.3%-ийг нийт гэмтсэн хүний 19.6%-ийг хүүхэд эзэлж байна. Цагдаагийн байгууллагаас зам тээврийн осол хэрэгээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх мэдлэг мэдээлэл олгох чиглэлээр ирээдүгэ хамгаалъя. Яарад яахав дээ? Гэрлээр анхааруулъя. Зөвийг хэвшүүлье. Хамгаалалтын малгай, гар утас зэрэг нөлөөллийн аян арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулсаар ирсэн. За зам хөдөлгөөнд оролцож байгаа жолооч эцэгчүүд маань дараах зүйлийг анхаарах шаардлагатай байна. Сургууль орчмын бүст хүүхдээ хүргэж өгч явах нөхцөл байдал дээр хүүхдээ одоо тэрвислээсээ буулгаад яг багшийн гарт хүлээлгэж өгөх ёстой. Гэтэл хүлээлгэж өгөхгүйгээр яг сургуулийн гадна ирээд харалдаа зам дээр хүүхдийг шууд машинаас нь өөрөөр нь буулгаж байгаа. За ингээд хүүхэд тухайн тэрвислээ урдуур нь хойгоор тойрч харж чагаад эсрэг урсгалаас ирж байгаа машинд мөргөж байгаа дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллага бүртгэж байгаа. Тэгэхээр яг энэ зөрчил бол ерөөсөн сургууль орчмын бүст байнга давтагдж байна. Эцэгчүүд маань энийг бас нийтлэг одоо хүүхдээ яг аюулгүй байдлыг хангаж оруулж өгөхгүйгээр сургуулийн гаднаас тэрвислээс гүйлгэж байгаа нөхцөл байдал бас харагдаж байна. За мөн хүүхдийг явган шилбэрээр аваа явж явах үедээ гарцтай, гарамтай гэсгээр аюулгүй байдлыг хангаж авч явах шаардлагатай байна. Сургууль орчмын бүст хүүхдээ гарцгүй арамгүй гэсгээр одоо дагуулж явж байгаа. Мөн одоо ганцаарангийн хөдөлгөөнд оролцож байгаа нөхцөл байдал бас нийслэлийн хэмжээнд бүртгэж байгаа. За орон төтөл хүүхдээ аюулгүй тээвэрлэлтэн дээр анхаарах зайлшгүй шаардлагатай байна. Хүүхдээ яг тээврийн эсэлтээ арын суудал дээр аюулгүй байдлыг хангаж хамгаалах бүс буюу хамгаалтын суудал дээр суулгах шаардлагатай байна. За ингэлгүйгээр хүүхдийг тээврийн эсэл дотроо сул чөлөөтэй, за мөн дээрээс нь цонх дүүхээр одоо биеийнх нь чэйж гисгээр толгой гисгээр ил гаргацсан ийм хүн нөхцөл байдалтай тээвэрлээ явж байгаа. Энэ эргүүлээд ямар нэгэн байдлаар осол аваар үүсгэхэд хүүхэд одоо гинтэх, бэртэх, амь насаа алдах ийм эрсдэл бүртгэж байгаа. Тэгэхээр эцэгчүүд маань ерөөсөө хүүхдээ аюулгүй байдал дээр хоёрхан зүйл дээр л анхаарах шаардлагатай байна. Нэг нь явган зорчигч, нөгөө нь зорчигч хэлбэрээр.
Зам тээврийн осолд хүрсэн хүүхдүүд ихэвчлэн гэр сургууль цэцэрлэг гэсэн маршрутаар замын хөдөлгөөнд оролцож, зам хөндлөн гарахдаа зорчих хэсгийн гарцтай хэсгээр зам хөндлөн гарахгүй байх, асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцох, ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гүйх зэргээр зам тээврийн осолд ихээхэн өртөж хохирдог. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр скул полис, киндер полис ажиллаж байгаа хэдий ч замын хөдөлгөөнд оролцож буй зарим жолооч нар зам тавьж өгөхгүй байх, хурдаас хааруулахгүйгээр сургууль орчмын бүсэд хурдтай орж хөдөлгөөнд оролцдог бөгөөд эцэг эхчүүд хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөх, авах үедээ анхааралгүй байх, зам хөндлөн гарахдаа ганцаарнг нь замын хөдөлгөөнд оролцуулах зэрэг байдлууд ажиглагддаг хэмээн эцэг эхчүүд хэлж байна. Ер нь бол маш хариуцлагатай л явах хэрэгтэй. Тэгэхгүй бол зарим нь ингээд зогсчоод ах чинь, хүн зогсоод ах чинь дайраад ахаар чинь тий. Хүн зогсохгүй бол бас яах чинь билээ бас. Хүүхдээ хөтлөөгүй хүмүүс байна. Зарим нь шууд энэ дээрээс шууд хүүхдээ ингээл ганцаарнгийн гүйлгч жишээ нь өнөөдөр ч гэсэн харж ах туртал тийм л байгаа байхгүй юу? Миний бодлоор бол зүгээр л зогсоолынхаа асуудлыг шийдэдэг. Одоо энэ жишээ нэг байгаль зогсоол ингээд дүүрц. Ороод ингээд нэг одоо ч автобусны зогсоол шиг тий. Автобусны зогсоол шиг ингээд ховл гаргаад ингээд оруулаад хүүхдээ цогоод ингээд буулгаад явуучвал болж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь эн чинь ерөөсөө шолоон зам болохоор дээрээсээ хурдтай орж ирдэг. Энд дээр аваар гарна тий. Ерөөсөө нэг эрчтэй орж ирэл нэг машин чинь нэг хурдаа аваад ирэхээр л нэг самбаачлах хугацаанд багассан шүү дээ тийм үстэй. Ер нь бол засал айгаа хүмүүс байдаг. Хүүхдүүд энэ тэндээс нь гарч ирж гүйдэг асуудалтай тий. Тэгээд яг хойшоо зогсон ихлээр одоо ердөөсөө олдохгүй ингээд маш нарийнхан байгаас дээ шиг явахлаа нарийнхан. Тэгээ замаа ч гэсэн ингээд гой нэг цемтлээд янзлсан бол хүүхдүүд бас шороон дээр тий уунж тусгаас өсүүлээл. Тэгэл машин урдуур орчих гал гүйж харайна. Хүүхдүүд бас хөдөлгөөнтэй л байдаг л та. Монгол улсын замын хөдөлгөөний тухай хуульд зааснаар иргэн хуулийн этгээд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадхааргүй өвчтөй буюу ядарсан үедээ явгнаар болон тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх, эцэг эх асран хамгаалагч бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүрлэх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй юм а. За манай сургууль нь болохоор одоо 678 хүүхэдтэй бага анги 1-5 дугаар анги. За тэгээд өдөртөө болохоор 8 эцэг их эсгүү төлөөц хийдэг байгаа. Өглөө 4, өдөөс хойш орой 1:30-аас одоо ингээд 4 эцэг их гэдэг ингээд солигдож хийдэг байгаа. Хоёр нь болохоор одоо энэ яг энэ сургуулийн баруун талын гарц буюу энэ зам дээр хоёр нь зогсдог. Бусад нь сургуулийн ойр орчмоор одоо сургуулийн зүүн тал болон баруун талын одоо өглөө 1-р ээлжний хичээл ороод дуусахад одоо дунд ахлах ангийн хүүхдүүдийн ихэнхдээ нөө цуглардаг тоглоомын талбай малбай гэх мэтчин газраар эргүүл хийж явдаг байгаа. За тэгээ манай сургууль нь болохоор яг ингээд сургуулиас гарангуудаа автозамтай айгүй ойрхон машины зогсоол хувьд бол хүндрэл эрсдэл айгүй их зогсоол байхгүй. За тэгээд өглөө болон үдээс хойш одоо хүүхдээ хүргэж өгж байгаа өглөө хичээлд нь хүргэж өгж байгаа авж байгаа эцэг эхчүүд болохоор зогсоолгүй улмаас одоо энэ дээрээс уруудаж ирж байгаа машин зам дээр зогсож хүүхдийг буулгах те айлсэл энэ доороос дээшээгээ бас ингээд унаа явдаг байхгүй машин. Тэд нар бас ингээд зам дээр хүүхдүүдийг буулгах хүмүүсийг буулгах юм айгүй өндөр эрсдэлтэй байдаг. За тэгээд нэг юу нь болохоор одоо манайх болохоор энэ юу яг нэг явгууны гарцсан дээр камер байршуулсан байгаа. Энэ маань болохоор яг нэг жолооч нар ямар одоо нэг зөрчил гаргаад байгаа тэрийг илрүүлдэг. За нэг хоёрдугаар болохоор скул болоос эцэг эхчүүд маань одоо эцэгхийн үрийг скул болоос ямар хэмжээнд яаж хийж байгаа юм бэ гэдгийг бас нэг бодлоор ингээ хяндаг байгаа. Хүүхэд зам тээврийн осолд ихээр өвтөж байгаа нь хичээл эхлэх буюу тарах үеийн 12-оос 13 цаг, 16-аас 17 цагуудад хамгийн их осол бүртгэгдсэн байна. Мөн 11-ээс 17 цагуудад дийлэнх ослууд бүртгэгдсэн нь цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн мэдээлэлээс харагдаж байна. Хүүхдэд зам тээврийн осолд өртөх те сургууль цэцэрлэгээ тараад машин шүргүүлэх гээд олон юм сэтгэл эмзэглүүлсэн тохиолдлууд бүртгэгдэж гараад байгаа. Тэгээ энэ болохоор бид нар бол сургууль цэцэрлэгийн орчинд хүүхдэд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд нэгдүгээр хүүхдэд мэдлэг өгч байна.
тий хүүхдэд мэдлэг өгч чинь цэцэрлэгийн хүүхдийн зам тээврийн ослолтой баримтлах дүрм гэдэг хөөрхөн дүрмүүд байна тий. Тэрийг зургийн хэлбэрээр сургалт үйл ажиллагаагаараа тоглоомын байдлаар ч юм уу тий хүүхдүүдэд маш их танилцуулж байна. Эцэгчүүд болохоор бид нар хүүхдүүдэд хамгаалахын тулд одоо зөвийг хөвшүүлэхийн тулд хамтдаа бүгдээрээ хүүхдийн зам тээврийн ослоос хамгаалах хэрэгтэй. Зам тээврийн ослыг тэг болгоё гэдээ одоо бүгдээр уриалцсан баг шүү дээ. Тэгэхээр энэ болохоор хүүхдүүдэд эцэгчүүдэд одоо сургууль цэцэрлэгийн орчин зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд киндер полиц гэж ажиллаж байна. Энд бол эцэгчүүдийн ажиллах одоо гарын авлага дүрм нь хэвлэгдээд бэлэн болоод танилцуулгадаад гарсан. Тэгээ хүүхдийнхээ төлөө хийж байгаа эцэгчүүдийн нэг оролцооны нэг хэлбэр хүүхдээ одоо нэг өдөр тий сургууль цэцэрлэгийн орчны одоо зам тээврийн ослоос хүүхдүүдэд хамгаалах, замын тухай мэдлэг хүүхдүүдэд өгөх тий. Тэгээд одоо бүр зарим хүүхдүүдэд туслах энэ үйл ажиллагааг маш хариуцлагатай хийж байгаа ээж аав нар ажигладаг тий. Бид нар ч гэсэн хаяа тэгэл энэ үйл ажиллагаанд хяналт тавиад ингээд гараа явж хат маш хариуцлагатай авнаар таардаг. Бүр хүүхдийг зогсож байгаа, машины зогсоож байгаа, гаргаж өгөөд, буцаагаад хүүхдэд гаргаж өгч хөтөлж гаргаж өгөөд тий машиндаа зогсоож байгаад ингээд бүр ийм айгуу тийм хариуцлагатай ингээд үүрэг гүйцэтгэж байгаа ээж аав нар бол ажиглагддаг. Энэ дээр бол манайх бол одоо ер нь бол нийслэлийн хэмжээнд бол маш сайн ойлголттой болчиход байгаа шүү дээ. Хүүхдээ хамгаалахад хамтдаа бүгдээр ингээд ажиллаж байгаа. Хүүхдүүд та бүхэн зам хөндлөн гарахдаа хоёр талын замаа байнга шалгаж гарах, замын хөдөлгөөнд оролцох үедээ гар утсаа оролдохгүй, орчны дуу чимээг хязгаарлах чихвч зүүхгүй байж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна. Тэгэхээр ерөөсөө сургууль орчин бүст явж байгаа жолооч иргэд маань хурдаа 20 км/цагаас дээш хэтрүүлэхгүй анхаарал тохиромжтой явах зашгүй шаардлагатай. Яг тэгэхээр энэ хэсгээр бүгд хаанаас гүйж гарчиж болцгүй учраас жолооч иргэд маань анхаарал тохиромжтой явахыг зөвлөж хэлмээр байна. Нөгөө талаасаа эцэгчүүд маань яг энэ сургууль орчин бүс хэсэг та бүхэн хүүхдээ аюулгүй байдал дээр санаатай байж байгаа. Үнэхээр яг хүүхдээ сургуульд хүргэж өгч байгаа бол гараас нэгтөө сургууль руу оруулаад өгчих. Сургуулийн гаднаас тэрэгс дотроосоо хүүхдийг дууддаг тийм ээ. Хичээлээ тараад ингээ гүгээ гараад ир гэдэг. Энэ нь эргүүлээд осод төртөх шалтгаан нөхцөлийг бүрдүүлээд байна. Энэ дээр бас иргэд та бүхэн анхаараач гэдгийг цагдаагийн байгууллагаас зөвлөж хэлмээр байна. Иргэд та бүхэн бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх. Хүүхдээ сургууль болон цэцэрлэгт нь хүргэн өгч авахдаа заавал гараас гарт хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сургууль орчмын бүсэд тээврийн хэрэгслийн хурдаа 20 км/цагаас хэтрүүлэхгүй байх, хорооллын доторх хөдөлгөөнд зогсож буй тээврийн хэрэгслийн урдуур хүүхэд гинэт гарч гүйж болзошгүй гэдгийг цаг ямагт санаж хурдаа тохируулж явах, гэр хорооллын хашаа болон зогсоол талбайгаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эхлүүлэхдээ үргэлж тойрч шалгаж байх. Эцэг их асран хамгаалагчид хүүхдүүддээ гарц гарамтай газраар зам хөндлөн гарч байх талаар хэлж ойлгуулж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Ярилцах цагийн энэ удаагийн дугаард тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч цагдаагийн хушууч оюун эрдэнэ зам тээврийн осол нөхцөл байдлын талаар ярилцахаар хүрэлцэн ирсэн байна. Зам тээврийн осол нөхцөл байдлын талаар та мэдээлэл өгнө үү? За 2022 он гарсаар одоо эхний 4 сарын хугацаанд бол одоо улсын хэмжээнд нийтдээ зам тээврийн ослын гэмтэргийн шинжтэй 8258 дуудлага мэдээлэл хүлээж авснаас за нийслэлд бол 7206, за орон нутагт 1652 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. За энэ нь бол одоо улсын хэмжээнд энэ оны байдлаар бол зөвхөн зам тээврийн ослын улмаас нас сурсан хүний тоо бол 112 болсон байна. За үүнээс бол хүүхэд өртсөн зам тээврийн өртөж нас сурсан хэрэг бол 18 бүртгэгдсэн. За хүн нас сурсан гэмтэргийг одоо газар нутгаар нь авч үзэх юм бол нийслэлд 24 хүн нас сурсан, орон нутагт 88 хүнээс сурсан. За нийслэлд 2 хүүхэд өслийн улмаас амнисаа алдсан бол орон нутагт 16 хүүхэд амнисаа алдсан. Гэсэн ийм тоо үзүүлэлтүүд байна. За мөн явган зорчигч хэлбэрээр одоо замын хөдөлгөөнд оролцож яваад одоо 24 хүн амнисаа алдсан бол зорчигч хэлбэрээр 43, за жолооч тухайн тээврийн хэрэгслийг жолоож яваа зам тээврийн ослт өртсөний улмаас амнисаа алдсан 45 тохиолдол бүртгэгдсэн байна. Тэгэхээр зам тээврийн осол гараад байгаа түгээмэл шалтгаанууд нь юу байгаа юм бэ? За ер нь бол одоо улсын хэмжээнд бүртгэж байгаа зам тээврийн ослуудын одоо нийтлэг гарч байгаа зуршлууд нь бол зөвхөн тээврийн хэрэгсэл жолоодох, за мөн дадлага туршлагагүй одоо жолоодох эрхийн үнэхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцох
үедээ за орон нутгийн замд бол замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хурдыг одоо хэтрүүлэх техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүйгээр замын хөдөлгөөнд оролцож явах үедээ осолд орсон нь бол дийлэнх байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд бол гэрэл төхөө зөрчих за замын барилга байгууламж одоо мөргөх тийм ээ за мөн хурд хэтрүүлэх гэсэн юм үндсэн шинжүүд байж байгаа. Хүүхдэд зориулсан замын хөдөлгөөний дүрмийн талаар цагдаагийн байгууллагаас сургуулийн өмнөх насны хүүхэд болон ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад ер нь үе шатаагаар одоо хичээл сургалт мэдээлэл ер нь орж байгаа. Энэ ер нь хэр үр дүнтэй байгаа вэ? За тээврийн цагдаагийн албанаас бол одоо тээврийн цагдаагийн албанаас одоо зохион байгуулж байгаа одоо энэ ерөнхий боловсролын сургуулиуд болон ихтэй сургуулиудтай хамтран зохион байгуулж байгаа арга хэмжээнүүд дээр бол тухайн одоо сургууль орчинд нь очиж тийм ээ цагдаагийн албаагчид одоо сургалт зохион байгуулж тодорхой бодит кейсүүд дээр одоо зам тээврийн ослын бичлэг үзүүлэх гэх мэтлэнгээр яг энэ бодит байдал дээр нь тайлбарлаж өгснөөр бол за хүүхдийн одоо зам тээврийн осол гэмт хэрэгт одоо өртөж амнаас эрүүл мэндээр охирохоос урьдчилан сэргийлэх ийм боломжтой арга хэмжээнүүдийг зохион байгуулж ажиллаж байгаа. За 2022 оны байдлаар бол зөвийг хэвшүүллийн уриатайгаар зам тээврийн осол гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нөлөөлийн арга хэмжээг бол сар бүр зохион байгуулж байгаа. За үүнд бол 2022 оны 1-2 дугаар сард бол гэрлээр анхааруулъя. За 3 дугаар сард гар утас, 4 дугаар сард хамгаалтын малгай, 5 дугаар сард сургууль орчмын бүс гэх мэтлэнгийн юм нэршлэлээр одоо урьдчилан сэргийлэх зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх юм арга хэмжээнүүдийг зохион байгуулж ажиллаж байгаа. За энэ ажлын хүрээнд бас тодорхой үр дүнд хүрч зам тээврийн осол хэрэг буурч байгаа. Уран талааны цаг ирж байгаатай холбогдуулан иргэд маань бас мотоцикл, ундаг дугуй, цахилгаан скутертэй ер нь замын хөдөлгөөнд нэлээд оролцож байна. Ер нь энэ төрлийн замын осол ер нь хэр бүртгэгдэж байна. За мөн хідээс дээш насны иргэд мотоцикл, цахилгаан скутертэй замын хөдөлгөөнд оролцох ёстой юм лээ. За Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмэнд бол мопед гэж тээврийн хэрэгслийг бол 50 см3-ээс одоо доош хөдөлгүүрийн багтаамжтай за 50 км/цаг хүртэл хурлах юм одоо үйлдвэрийн чадaltaй ийм тээврийн хэрэгсэл бол мопед ангилд орж байгаа. За мопедыг бол 16 наснд хүрсэн хүн за хамгаалах тусгай хэрэгслүүдийг бүрэн ашигласны одоо хэрэглэсний үндсэн дээр мопедыг жолоож хөдөлгөөнд оролцох ёстой байдаг. За ундаг дугуйг бол 14 наснаас дээш насны хүн унаад замын хөдөлгөөнд за тодорхой нөгөө явгууны зам тийм ээ дугуйн зам гэх мэтлэнгийн зорчих хэсгийн баруун гартлын хамгийн баруун гартлыг нэгээр гэх мэтлэн энэ замуудаар бол унахыг зөвшөөрдөг. За бага насны хүүхдүүд бол зөвхөн зогсоол одоо тийм ээ зориултын талбай, тоглоомын талбай дээр ундаг дугуйгаар зорчих хэрэгтэй байж байгаа. Орон сууц болон гэр хорооллын дундах замуудаар ер нь иргэд маань хэрхэн аюулгүй байдлаа хангаж зорчих хэрэгтэй юм лээ. Энэ талаар бас сэрэмжлүүлэг зөвлөгөө өгвөл. За Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмэнд бол одоо хорооллын доторх хөдөлгөөнд бол явган зорчигч давуу эрхтэй гэж заасан боловч энэ бол тухайн нөхцөлд бол жолооч явган зорчигч хоёр бие бинийгээ харж байгаа тохиолдолд явган зорчигч маань давуу эрхтэй байх нь. Гэтэл нөгөө үл хөдлөх одоо саад ч юм уу тийм ээ тээврийн хэрэгслийн цаанаас гинт гүүх ч юм уу одоо нөгөө ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийг харахуугаар энэ зорчих хэсэг рүү орох нь бол бас маш эрсдэлтэй алхам болоод байгаа. За өнөөдрийн нөхцөлд бол одоо хорооллын доторх байрны гаднах явган үний замууд дээр тухайн нөгөө зогсоол хүрэлцээгүйгээс тээврийн хэрэгслүүд маань гаргаад тавьчихдаг. За энэ явган үний зам дээр тээврийн хэрэгсэл зогсноос болоод зорчих хэсгээр явган зорчигч явж байгаа тээврийн хэрэгсэлд мөргүүлэх. За мөн тухайн явган үний зам дээр зогсож байгаа машины одоо автомашины цаанаас хүүхэд харагдахгүйгээр ингээд гүйж гарч ирж одоо зам тээврийн осол төртөж амнаас эрүүл мэндээр охирох тохиолдол маш их бүртгэгддэг. Тэгэхээр одоо жолооч нар маань одоо хэдийгээр зогсоол хүрэлцэхгүй ч гэсэн одоо хүрэлцэхгүй байгаа ч гэсэн боломжтой ойролцоох юм уу тийм ээ төлбөртэй зогсоол мөсөөл гэх мэтлэнгээр ингээд тээврийн хэрэгслээ аль болох
явган хүний зам дээр байрлуулахгүйгээр одоо замаа чөлөөлж одоо бусаддаа аюултай байдал бий болохгүйгээр одоо замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж одоо бүгдээрээ зэрэгцэн хэстэл гэж одоо зөвлөх байна. Иргэд та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцоорой. Монгол Улсын засгийн газраас 1995-аас 2005 онд Монгол бичгийн үндэсний хөтөлбөр 1, 2008-аас 2015 онд Монгол бичгийн үндэсний хөтөлбөр 2-ыг тус хэрэгжүүлсэн бөгөөд 2025 оноос төрийн албан хэргийг Кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулгатай холбогдуулан Монгол Улсын засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 96 дугаар тогтоолоор Монгол бичгийн үндэсний хөтөлбөр 3-ыг баталж, хөтөлбөрийг 2020-оос 2024 онд хэрэгжүүлэхээр шийдвэрлсэн юм а. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, цагдаа дотоодын цэргийн анги байгууллагын алба хаагчдын Монгол бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор алба харьяа нэгжийн 25 алба хаагчийг үндэсний бичгийн сургалтанд хамруулж байна. За 2020 онд Монгол Улсын засгийн газраас үндэсний монгол бичгийг ингээд хөтөлбөр 3-ыг батлаад за үүнийхээ хүрээнд бол 2025 онослог Монгол Улсын хэмжээнд босчихээр үндэсний бичиг соёлыг явагдана гэдэг байдлаар баталсан байгаа. Хөтөлбөрийг баталсан байгаа. За энэний хүрээнд бол бид төрийн байгууллагад ажилтны албаагчдаас монгол бичгээ үндэсний бичгийг заая, сургая гэдэг байдлаар албан хөсөлд яваад харилцан хамтран ажиллаад явж байгаа. За өнөөдрийн тухайд бол 2021 оноос хойш одоо цагдаагийн байгууллагаас манайх хамтран ажлын төгсөлт яригдаад за энэ ковидтэй холбоотой хойшлж явсараад өнөөдөр яг энэ сургалт маань эхэлж байна. За тэгээд цагдаагийн албаагчдаас бид хүн ч гэсэн хамтран ажиллаж байгаад бас баяртай талхалтай байгаа. Би дотоодын цэргийн штабын бичиг хэрэгнөөс зэрэглэж архивж байна. Монгол Улсын засгийн газрын тогтоолоор 2025 оноос эхлэн төрийн болон төрийн бус байгууллагт аль бэрэг хөтлөлт олон өдөр тутмын үйл ажиллагаанд Кирилл монгол бичгээр хамтарч одоо хослож явагдах учраас цагдаагийн төв байгууллагаас биднэрт монгол бичгийн сургалтыг зохион байгуулж байна. Энэхүү сургалт нь 1 сарын хугацаатай болж байгаа. Алба хэлтс нэгжүүдээс нийт 27 алба хаагчид хамрагдаж байгаа юм байна. Сургалтын нээлт энэ сарын 12-ны өдөр Мөрдөн байцаах албаны байранд зохион байгуулагдаж, нээлтэд цагдаагийн ерхий газрын соён гэгэрүүлэх албаны сургалтын хилцээний дарга цагдаагийн хурандаа долгор сүрэн, хөгжлийн чимээ төрийн бус байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Батбол болон сургалтад хамрагдаж буй алба хаагчид оролцлоо. За өнөөдөр энэ сайхан өдөр хүү маань бэр маань хоёр ач хүүтэй маань ирлээ. Маш сайхан байна. Өвөө эмээ хоёрын хувьд. Тэгээ өнөөдөр энэ сайхан гэр бүлийн хувьд бол бид бүгдийн хувьд бол энэ маань одоо бидний цэцэрлэг төрөлн нэг мод тариул нэг насны буян гэдэг тийм ээ. Тэрэн шиг мод тарина гэдэг маш сайхан юм үйл байдаг юм аа. Тийм учраас миний хүүг чи одоо энэ модыг чинь миний хүүг чинь анх аав нь тарьж явах нэг 5 настай л байсан байна тийм ээ. За бүдэг бадаг санаж ин нэх халуун өдөр байсан. Аав ус зөөлгöd байсан санагдчихэв. Тий, тэгээд одоо аавдаа бас их тусалдаг байсан. Одоо тэгээ эргээд миний хүүч одоо жижигхэн саваар даарч инээгээр хөгжиж аав ээж хоёроо мод одоо усалж одоо нэг усалж байгаа. Одоо өнөөдөр миний ач охин бас хөгж ирсэн өвөө мэдээ ингээд ач охтууд маань туслаад байж байна. Одоо гэр бүлэрээ аав ээж дээр амралтын өдрөөр ирээд эргээд энэ модоо харсан. Сайхан өндөр мод болж тухайн үед аавынхан мэдэрчсэн тэр сэтгэлийг өөрөө аав болоод бас эргээд энэ модыг нь тарьсан модоо арчлаад үр очтоо үлдээгээд ингээ явна гэхээр бас их мод тарина гэдэг чинь их бэлгшээлтэй зүйл байт юм байна. Тэгээ энэ чи одоо намар ухтай чинь сайхан одоо яцарган урган нэрс одоо мод гэдэг маш олон сайхан зүйлийн ургамлууд ургадаг. Тэр жимсээ бас бид нар чинь өвөлдөө сайхан нөөцөж яваад бас өвлийнхөө үлсэнд хэрэгэлчих юм тийм ээ. Энэ модыг бол тарина гэдэг чинь их олон жилийн хөдөлмөр байдаг. Одоо 25 6 настай мод гэдэг ингээд бодоход чинь энэ чи эргээд байнга одоо 100 жилийн дараа тийм 150 жилийн дараа мод чинь сайхан тарьж хүүхдүүд маань сайхан одоо өө эмээгийн тарьж ирсэн мод гэж бас ярьж байгаа чинь сайхан багхгүй юу? Тэгээ энэ сайхан модыг бол өглөө болгон услан энэ цэцэрлэг төрөд ингээд арчилж явах хэрэгтэй. За ер нь бол тэгээд айл гэр найс нөхөд одоо
гэр бүлээрээ бол хамгийн сайхан юм юу гэвэл мод тарих бодож байгаа. Тийм учраас энэ сайхан мод тарихыг манай гэр бүлээс та бүхэндээ уриалж байна. Тэр бүр мод үндсний хөдөлгөөн байвлаа бүгэ. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Өмнөговь аймгийн хэмжээнд бүх нийтийн мод тарих өдрийн нээлтийн үйл ажиллагаа 70 задагт хотын үдэл тогтолтын 20 га ойн зурвас зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагаанд Тус аймаг дахь цагдаагийн газар болон 80 орчим байгууллагын аль паагч ажилчид 5000 гаруй мод сулгацыг сулглаа. Орхон аймаг дахь цагдаагийн газраас Баян өндөр сумын засаг даргын тамгын газартай хамтран нээлттэй хаалганы өдөр арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд цагдаагийн газраас иргэдийн өргөдөл гомдол мэдээллийг хүлээн авах, цагдаагийн байгууллагад орж ажиллах талаарх мэдээлэл өгөх, бүртгэл явуулах, галт зэвсгийн бүртгэл мэдээлэл зөвлөмж өгөх, торгуулийн мэдээлэл хугацаа дууссан жолооны үнэмлэхийн талаарх мэдээлэл үнэмлэх олгох, гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажил болон байгууллагын үйл ажиллагааг сурталчлан ажиллалаа. Хангуулт өргөдөх цагдаагийн газрын 1-р хэлцээс хариуцсан хороодын нутаг дэвсгэрт цагдаагийн байгууллагын 102, төр хамгаалах байрны 107 тусгай дугаарын утсанд хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй удаа дараагийн давтамжтай бүртгэгдсэн дуудлага мэдээллийн дагуу хороодын хамтарсан багийн гишүүдтэй хамтран ажиллах талаар зөвлөгөөн зохион байгууллаа. Налах дүүрэг цагдаагийн хэлцээс Налах Баханга дүүргийн прокурорын газартай хамтран хүүхдийн эрх хаяны хүрээнд дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зөвлөл, Налах лидер сурагч клубын сурагчидтай уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар сургуулийн орчин дахь үе тэнгийн дарамт таарамжгүй харилцаа болон түүнээс үүсэх хор урших сэдвээр ярилцлага хийж, эрүүгийн болон зөрчлийн тухай хуулийн талаар ойлголт мэдээлэл өгч ажиллалаа. Дорноговь аймаг дахь цагдаагийн газраас зөрчил үйлдэж, шүүхээс баривчлах шийтгэл хүлээсэн иргэдэд гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмтрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зан үйлд нөлөөлөх сургалт мэдээллийг тогтмол зохион байгуулан ажиллаж байна. Хинтээ аймаг дахь цагдаагийн газраас иргэдийн хууль эрх зүйн мэдгийг дэвшлүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн багш ажилтан эцэг эхчүүд болон сурагчдад гудамж талбайд нийтлэг үйлдэгддэг гэмтрэг үр дагаврын талаар сургалт зохион байгууллаа. Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас жолооны сургуультай хамтран Тарьяалан Эрдэнэ булган сумдад англил олгох сургалт зохион байгуулж, иргэдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургалт хийж, санамж сэрэмжлүүлэх таран ажиллалаа.